2-р маргатай. Манай баг болохоор агаарчлалт хийх цаг гэдэг одоо сэдвийг сонгон авсан байгаа. За манайх яагаад энэ сэдвийг сонгон авахаар болсон бэ гэвэл өрөөнд агаарчлалт хийх хамгийн тохиромжтой цаг гэдэг агаарын бохирдол аль цаг үед хамгийн бага болон их байх вэ гэдгийг олохын тулд энэ туршилтыг хийгдсэн байгаа. За манай туршилтын үр дүн гарах анализ хийх явцад бид нар болохоор PM2.5, PM10 буюу тоосон зур, CO2 буюу хий бохирдуулагчийг сонгон авсан байгаа. За Улаанбаатар хотын хувьд энэ бохирдуулагчдын гол их үүсвэрүүд нь бол маш олон айл өрх, нам даралтын зуух, тээврийн хэрэгсэл, дулааны станцууд гэдэг их үүсвэртэй байгаа. За бид нар болохоор туршилтыг өглөөний 11 цагаас шөнийн 23 цагийн хооронд 12 цагийн туршилтыг хийгдсэн. За ингэж туршилтыг хийх явцад болохоор бид нар агаарын чанарын индексээр нь болон одоо тоосон цэрүүдийнх нь үр дүнгээр ингээд харьцуулж ингээд туршилт хийгдсэн байгаа. За манай туршилт бол үр дүнгээр болохоор агаарын чанарын индексийн хувьд бол хамгийн бага бохирдуулагчтай цагийг 16-аас 18 цагийн хооронд гэж тэр жижиг хүснэгтэн дагуу бид нар болохоор үзсэн байгаа. Харин хамгийн их бохирдуулагчтай цагийг 21 цагаас 23 цагийн хооронд гэж үзсэн байгаа. Бидний тоосон цэрийн агуулмжаар бол PM2.5, PM10-ыг онцолж авсны дагуу 16-аас 18 цагийн хооронд мөн адилхан маш бага бохирдолтой бол харин 21 цагаас 23 цагийн хооронд маш их бохирдолтой гэж гарсан байгаа. За бидний хамгийн бага бохирдуулагчтай гарсан цаг буюу одоо 16-аас 18 цагийн хооронд агаарын чанарын индексээр 200-аас дээш байсан. Энэ нь болохоор бага бохирдолтой буюу хит мэдрэг хүмүүсийн эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл илрэн гэж одоо үздэг бол харин 21 цагаас 23 цагийн хооронд их бохирдуулагчтай буюу хүн амын удаан хугацаагаар гадаа байхад нийт хүн амын эрүүл мэндэд маш их бохирдолтой учраас эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлнэ гэж харсан байгаа. Харин бид энэ туршилтын үр дүнгээс өмнө таамаглал хийсэн. Таамаглалын хувьд болохоор бид нар шал эсрэгээрээ буюу 10-аас 11 цагийн хооронд өглөөний цагуудад бохирдуулагчийн хэмжээ бага байгаа гэж үзэж байсан. Яагаад гэвэл бид тэр үед яг хичээл сургууль орсны дараахан гэж үзсэн учраас гэвч судалгааны үр дүнгээс 16-аас 18 цагийн хооронд гэж гарсан нь бидний бодлоор галалгааны цаг өнгөрөөд нэлээд хэсэг хугацаа өнгөрсөн. Бас тээврийн хэрэгслийн хөдөлгөөн багассан гэж бид нар үзэж байгаа. Харин 21 цагаас 23 цагийн хооронд маш эрчимтэйгээр өсөж маш их бохирдолтой болсны шалтгааныг бид хэд болохоор галалгааны цаг эхэлсэнтэй холбоотой гэж үзэж байгаа. За харин бидний судалгааны гарсан үр дүн нь Сонин давууг болон түүний судалгааны багийнхан нарын хийсэн судалгааны агаар бохирдол буюу 14 цагаас 18 цагийн хооронд бага байна гэж үзсэнтэй үр дүн нийцэж байгаа. За туршилтын явцад бид нар болохоор тагтан дээр бид нар туршилтаа явуулсан дотоод орчны агаарыг хэмжих зорилготойгоор учраас энэ явцад болохоор тоосчл тагтан дээр их байсан учраас тоосчлтын тоо бага зэрэг өндөр гарсан байж магадгүй гэж бид нар үзсэн байгаа. За бид нар болохоор судалгааны үр дүнгээс харахад агаарын чанар болохоор 15 цагаас 19 цагийн хооронд бид хэд болохоор ерөнхийдөө бага учраас агаар сэлгэлт хийхэд тохиромжтой. Харин хамгийн тохиромжтой гэж үзэж байгаа нь болохоор 16-аас 18 цагийн хооронд гэж үзэж байгаа. Харин бид хэдийн зөвлөлтөөр болохоор оройд 21 цагаас 23 цагийн хооронд агаар сэлгэлт хийхийг ер нь хэрэг дэмий гэж үзэж байгаа. За судалгааг хийхэд тусалсан ментор багш болон Public Lab Mongolia-ын маш их баярлалаа.